сэтгэлээр эхлүүлж дурсамжаар гэрэлтүүлье. Бүтээлч гэр бүл. Үнэхээр л яг гэр бүлийн одоо бүтээлийн өдөр байлаа. Өнөөдөр бол би хайртай хүмүүстэйгээ дурсамжийг бүтээлцэж чадсан, бас дуртай юмаа зурч чадсан, үнэхээр л сайхан мэдрэмжийг мэдэрч чадсан. Тэгээд урлаг, уран сайхан, тэгээд иймэрхүү юмнуудад бүр үнэхээр дурлалаа. Мона Лиза. Сайн байцгаана уу үзэгчдээ. Бүтээлч гэр бүл нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхэлж байна. Гэр бүлэрээ өнгө будгийн ертөнцөөр зугаалах гэдэг бол гайхамшиг шүү дээ. Энэ удаа бид Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөр зочилж, авьяас дурдатгал, хүсэл тэмүүлэл, хүүхдийн мөрөөдөл амьдардаг ертөнцөөр аяллаа. Манай нэвтрүүлгийн зочид бол Дотн дулаан инээмсэглэл дүүрэн аав ээж 4 охин. Бүтээлч гэр бүлийн оролцогчид маань өнөөдөр юу хийж нэгэн гайхалтай өдрийг өнгөрүүлэхийг хамтдаа үзье. Үүдээр алхан орохдол багшийн инээмсэглэл, урлангийн үнэр, уран бүтээлийн уур амьсгал тэднийг хүлээж байлаа. За сайн бацгаана уу? Сайн уу? За сайн бацгаана уу? За манайх ингээд хүүхдийн урлан бүтээх төвд маань ингээд гэр бүлээрээ хөөрхөн хүүхдүүдтэйгээ ирж зочилж байгаад маш их баяртай байна. За манай хүүхдийн урлан бүтээх 30 гаруй жилийн түүхтэй. Хуучин бол пионерын ордон одоо бидний нэмээ өвөнөр маань тийм ээ энэ хүү урлан бүтээхийг босгож байсан. Мөн одоо үе үеийн хөөрхөн багчууд маань хүүхдүүд маань одоо урлан бүтээх төвдөө үн төлбөргүйгээр гоё урлагийн боловсрол эзэмшиж өөрсдийн авьяас чадвараа бас хөгжүүлдэг байгууллага байгаад. За тэгээ та нартайгаа хамтдаа урлан бүтээх төвтгөө танилцгоо. Тийх үү? За тэгье. За одоо энэ хэсэг болохоор ингээд хүүхдүүд маань гаран дээр зураг зураад тэгэд ингээд арт куб буюу куб дээр байрлуулсан байна. За энэ хүү хичээл бол hand art гэдэг хичээл орсон. За энэ болохоор аяг таваг буюу хэрэглээний хэрэглээг урлагтай хослуулсан хичээл маань зохион байгуулагдсан. За энэ арт куб буюу 100 жилийн гойн үзэсгэлэн байна. Бусдаас өөрөөр тодор сэтгэгсэн урайндор хүүхэд болгоны ертөнцийг дэлхийд харуулсан гоё гоё бүтээлүүд байгаа. За одоо манайхаа ийшээ явах уу? За одоо энэ бүтээлүүд байна. Одоо ингээд урлан бүтээх маань ингээ үндсэн 2 маш том гоё үзэсгэлэнгүүд гаргасан байгаа. За одоо энэ юу вэ? Жохно энэ юу вэ? Юу вэ? Зүрх юм тийм үү? За энийг хараа яг чам шиг 6, 7, 8 настай бага ангийн хүүхдүүд маань нөгөө 3D баримлын шавар гэдэг шүү дээ, тийм ээ? 3D баримлын шавраар зүрхийг хийгээд тэгээд тэр зүрхэн дээрээ өөрийнхөө хайртай бүхнийг илэрхийлж харуулсан байгаа. Одоо энэ бол ингээд Art and Love гэдэг хичээлийн маань нэг хэсэг байна. За тэгэнгүүт энд болохоор Мона Лиза бүтээлүүдийг та нар маань ингээд харах юм бол хан дээр маш олон Мона Лизанууд байгаа. Мона Лиза гэж одоо Леонардо да Винчи гэдэг өмөлтөж байсан шүү, тийм ээ? Гэхэд хүүхэд болгон маань өөрсдийн ертөнцөөр Мона Лиза бас дүрслээ харуулсан. За одоо та нар маань эргээ харах юм бол маш гоё өнгөлөг аяг тавгнууд байгаа. Хүүхэд болгон өөрөө өөрсдийн гоё ертөнцөөр хийсэн байгаа. Сонирхолтой байгаа зү тийм ээ? Spider-Man байна тийм ээ? Энэ хөөрхөн муужгаа байна, хос муужгаа байна. Чи хамт мэддэг юм байна уу? Таньж гин үү? SpongeBob байна. Тэнгүүт энэ дээр нөгөө нэг одоо нөгөө худалдаа хөгжлийн нөгөө нэг банкны нөгөө Brito card гэдэг тийм ээ. Тэр Ромеро Бритогийн үндсэн сэдвээр Happy Art гэсэн сэдвийг барьж ийсэн бүтээл байна. Энэ юу вэ? Цоохоогоод яг чиний палет шиг гоё улаан хэмтэй зурсан. За энэ юу? Намаа юу вэ? Онгоц байна. Бид нар одоо ингэ хүүхэд насандаа айгүй их онгоц хийж тоглоол те. Одоо хичээл дээр хүртэл өмүүлээл те нэг л өгөө би шидээл те. Гэх зэргээр одоо нөгөө онгоц гэдэг дурсамж бас айгүй гоё сэдв байдаг. А нөгөө нэг талаараа нөгөө хүсэл мөрөөдлөө манай хүүхдүүдийн онгоцон шивнээд бид нар бүтээлээ хийгээд нисгсэн. Яг доотлоос нь харах юм бол бүр илүү гоё өнгөтэй. Яагаад гэвэл ингэ нөгөө онгоцон ингээд яг доотлынхаа нөгөө далавчныхаа хэсгэн дээр нөгөө үндсэн гоё зургнууд маань харагдаж байгаа. За тэгээд энэ хүү хичээлийн маань одоо энэ манайхаас орд гээд зөвхөн хүүхд багчуудад зориулсан бас гоё галерейтэй. Энэхүү галерей маань одоо яг зөвхөн
хүүхдийн урлан бүтээгдэхүүний сурагч нараас гадна мөн одоо хүсэлтэд тавиад тийм ээ би ийм гоё өөрийнхөө ертөнцийг дэлгэн харуулмаар байна гэх юм бол манай урлан бүтээгдэхүүн хизээч бүгд багчуудад бол нээлттэй байдаг. Тэгэхээр та нар маань ч гэсэн хэрвээ зорих урлах дуртай гоё авьяастай мөн түүнийг идэлтэн харуулахыг хүсэх юм бол манай орд галерейд бас хүүхдүүд маань үзэсгэлэнгээ ээж автайгаа хамтраад гаргаж олно шүү. За яа. Хүүхдийн урлан бүтээгдэхүүнээр өмнө нь бол яг гаднаас нь л харж ирсэн болохоос шиг дотор нь анх удаа орж үзэж чинь айгүй гоё мэдрэмж авлаа. Тэгээд одоо өшөө гоё бүтээлүүдийг үзэж байгаа бас бүр сэтгэл догтлж хүлээж авч байна. Яг охтуудынхаа одоо өөрийнхөө авиасыг нээж илрүүлээсэ гэд багаас нь ер нь зөндөө олон юмд явуулдаг байсан л та. Тэгээд одоо эхнээсээ үр шимээ хүртээд том маань мэрэгчлээ сонгоцсон байна. Хүүхдийн бүтээл сэтгэлгээ бол одоо багадаа сайн хөгжснөөрөө том болоод янз бүрийн одоо ажил эрхлэлт нь бол бүтээл сэтгэлгээ бол маш хэрэгтэй ур чадвар болоод байгаа. Тэр үднээсээ хүүхдүүдийнхаа тэр одоо бүтээл сэтгэлдэн дээр нь анхаарч одоо хамтдаа пазл эвлүүлэгч гэдэг юм уу эсвэл хамтдаа гоё зураг зурах чөлөө цагаа тийм байдлаар өнгөрөөж бүтээл сэтгэлгээг нь дэмжихэд одоо илүү анхаардаг та. Миний хувьд бол урлан бүтээгдэхүүнээр ирээд тэгээд бас дээрэс нь нэвтрүүлэгт оролцоод гэр бүлээр ингэж явах маш дурсамжтай сайхан санагдлаа. Манай дүүнэр хувьд бол том болоод эргээд санахад жоохон бахт гэр бүлээр явдаг байсан даа гэж бодохоор гоё санагдах байх гэж бодож байна. Тэгээд одоохонд болохоор сая зөндөө олон уран бүтээл зургнууд үзэхэд өөрсдөд нь маш сонирхолтой өрөмөц их тийм сонин ертөнцид орцсон юм шиг санагдж байгаа гэж би бодож байна. За энэхүү хичээл дээр болохоор Мона Лиза буюу миний Мона Лиза гэдэг гоё хичээл орсон. Энийг болохоор манай урлан бүтээгдэхүүн уран зургийн нэгдлийн багш нар буюу уран зургийн багш нар хүүхдүүдтэй заасан байгаа. За тэгэнгүүт Мона Лиза гингүүт чинь нөгөө нэг дэлхийн маш алдартай тийм ээ дэлхийн нийтээрээ таньдаг эмэгтэй хүний гоо сайхны хамгийн одоо нөгөө нэг огт тэнгэр гээл тий одоо эмэгтэй хүний хинээр төсөөлгөө Мона Лизагаар төсөөлнө гэл энэ бол ингээд хүүхдүүдийн хувьд ингээд дэлхийн урлагийн сар болсон бүтээлийг зурнаа гэсэн чинь нөгөө айц төрдөг юм байна л да тий. Одоо яг үнэндээ би ч гэсэн уран бүтээл дээрээ зургийг ихэр бол ингээл тий их л хэцүү санагдсан шүү дээ. Гэтэл нөгөө нэг энэхүү хичээлийн маань онцлог гэх юм бол битгий хүүхдүүдээ тий. Яа тэгэл бид нар Мона Лизаг чи би тий бүгд зурж чаднаа. Мона Лизаг ингэж зурж болноо. Үндсэн яг хэдэн онд хин гэдэг уран бүтээлч хийсэн ингээл гих зэрэг гол үндсэн мэдээлүүдээ өгөөд арга зүйгээ зааж өгнө. Тэнгүүт хүүхдүүд маань үнэхээр ийм гоё өнгө алгалсан Мона Лиза. Яг харах юм бол бүгд Мона Лиза. Тийм аа та нар байна тийм үү? Ханаас ч харсан Мона Лиза. Яагаад гэх юм бол түүний үндсэн гол нөгөө нэг сууж буй үл мэдхийн нэмсгэлсэн тэр одоо нандин төрхийг хүүхдүүд маань харсан. За тэгэнгүүт за эндээс та нар ингээ харах юм бол за одоо Мона Лиза чинь жишээ нь Матар Лиза болжээ. Тийм ээ. Матар Лиза. Тэр отох Мона Лиза ингээд одоо энэ уран зургийн одоо ахлагынгийн хүүхд зурсан их хоёр ошин байна. Тэнгүүт булчинлаг Мона Лиза бүр ингээд зангаатай, жилеттэй тий. Энэ бол амар сонирхолтой байгаа байхгүй. Бид нар ингээд нөгөө Мона Лизагаа зурчаал дундуур нь яваал харангуут чи хүүхдүүд чи хөө зүгээр багшаач их шаардлагагүй зүгээр бүгдээрээ л зураад байна. За тэгэнгүүт энэ дандаа булчинтай болсон байна, нээвэртэй буюу чөтгөр болсон байна. Тэнгүүт Мона Лизагийн нөгөө түүхэнд нөгөө нэг музейд ажиллаж исэн ажилтан Мона Лизаг хулгайлаад тэгээд тэр хулгайлснаас болоод Мона Лиза чаас айгүй алдартай болсон. Энэ бол дэлхийн урдагт айгүй том нэг сонин түүх. Тэнгүүт энэ хоёрны зурган дээр болохоор нөгөө хоёр хүн нь ингээ хулгайлж байгаа гэх зэрэгээр тийм ээ. Та нарт хамгийн гоё санагдаж байгаа Мона Лиза нь хаана заа та? Тэр эвэртэй. Хамгийн гоё наас тэр багшд нь ч гэсэн энэ үнэхээр таалагддаг. За тэгсэн чи энэ нөгөө Google Dэн кино байдаг шүү дээ нөгөө Sims-ний гэр бүлгээл нэг бүлтгэнүүдтэй шар хүмүүстэй тий. Ингүүт за тэгэнгүүт ингээд Sims-ний гэр бүл олгосон байгаа. Энэ дээр багсан чи нөгөө хар зургаар буюу тий бүр эмээ олгоцсон байгаа тий. Мона Лиза хөгшрөх юм бол яах вэ гээл өвчлэгийн хүртэл нэмсэн тий. За тэгэнгүүт энэ хин бэ? Эмч Мона Лиза эмч байж болох уу?
болохгүй. Гэхдээ энэ хүүхдийн ертөнцид Мона Лиза эмч болсон байгаа байхгүй тий. Тэгээ бүр ингээд сувилагчийнхаа эмчийнхаа хувцастай хойдолт нь хүүхдүүд ингээд хүүхдийн эмч юм шиг байгаа энэ Мона Лиза. Доктор Лиза болсон энэ дээр болохоор тий. За ингээд доктор Лиза байна. За тэгэнгүүт Queen буюу хатан байна. Тэгсэн чи энэ бүр ингээд нөгөө Реги хөгжимтэй холбоотой тий. Реги Лиза байна. Тийм энэ бол нэрээ яг үндэ дэлхийн урлагт Реги Лиза байхгүй. Гэхдээ манай урлан бүтээгт Реги Лиза байна. За тэгэнгүүт тэнд гисэн чи вампир болсон байна, тийм ээ. Гих зэргээр Мона Лиза маань хүртэл гээд олон ертөнцөөр хүүхдийн ертөнцөөр амьлаж харагдсан. За манай урлан бүтээхийн хүүхдүүд үнэхээр ийм авиастай хүүхдүүд байдаг. Та нар маань ч гэсэн манай урлан бүтээгтүүд явж болно шүү. За яа. Тэр ямар төрлөөр зурсан зураг вэ? Аль нь дээрээсээ нэгт хоёр. Тэр ингээд зурааснуудаар татсан байгаа. Зураасан зураг. За тэгэнгүүт нөгөө энэ бол нөгөө нэг бага ангийн хүүхдүүд зурсан. Тэд одоо яг тэр бага ангийн хүүхд зурсан. Гэхдээ тэр бол өөрийнхөө л яг ертөнцөөр зөвхөн зураасаар илэрхийлж харуулсан. За манай аавд аль нь таалагдчих. Бодвол булчинтай таалагдчих байна яаж вэ? Аавд аль нь? Энэ их гоё. Тийм энэ болохоор манай Монгол зургийн ангийн хүүхэд 9 гээд 7 дугаар ангийн охин зурсан. Тэгээ 7 дугаар ангийн хүүхэд ингээд Мона Лиза зурна гэдэг бол гайхамшигтай шүү дээ, тийм ээ. Чамд аль нь таалагдчих вэ? Надад энэ таалагдчих. Энэ үү? Энэ яагаад таалагдчих вэ? Өөний ингээд хүүхдийн киноноос яагаад одоо санаа аваад тэгэхэд яг ингээд өөрөө ертөнцөд зурсан таалагдчих. Тийм ч бид нар яг үүндээ юм бүлтгэрнүүдтэй Симснигээр бүлийн Мона Лиза нэг жирөөсөө төсөөлөөгүй. Би яг одоо яг тэгээд хүүхдийн ертөнц тийм гоё гээгээд Манай гэр бүл ингээд хамгийн хийдэг тийм дурсамжтай гэр бүлээрээ цагийн өнгөрөөдөг юм болохоор ингээд кино үзээд эсвэл гэр бүлээрээ ширэн дээрээ тойрч суугаад халуун дулаан ингээд уур амьсгалтайгаар хоолоо идээд юм ярилцаад суух юм байдаг. Өнөөдөр бол урлан бүтээх төв дээр ирээд зургнуудыг үзсэн. Маш олон хүүхдүүдийн олон төрлийн өөр өөр зургнууд байсан. Тэгээд тэр хүүхдүүдийн дотоод ертөнцийн бүгд өөр өөр байсныг мэдэрсэн. Тэгээд дээрэс нь багш нь гоё юм байна. Зургнууд бүх юмнууд нь ер нь гоё юм байна. Тэгээд урлаг гэдэг бол ийм сайхан байдгийг би яруу тодор ухаарсан. Би бол угаасаа том болоод тустай амьдран тэгэхээр залуу жоохон нас маань буцаж ирэхгүй. Тэгэхээр жоохон байгаа тэгээ дураараа дөрөв. Хамтдаа цуг ярилцаж гэр бүлийн гой уур амьсгалтай дулаан тэр орчинд одоо бүтээл сэтгэлгээ бүр илүү чөлөөтэй болж одоо сэтгэлгээ нь гардгийн болов гэдэг тийм ойлголттой байдаг. Тэгэхгүй ингээд зөвөр гэр бүлтэйгээ цуг биш зөвөр ганцаараа би нэг юм бодох хэвээр эсвэл нэг юм санаа гэж бодох гэхээс илүүтэйгээр харилцан ярилцж байгаад тэр санаагаа гаргаж ирээ тэрийгээ гой уран зургаарч гэдэг юм уу баримлаарч гэдэг юм уу илэрхийлүүл илүү одоо бүтээл сэтгэлгээ өшөө илүү сайн хөгжих юм байна гэдэг тийм л одоо ойлголттой байдаг та. За сая орд далираад маань болохоор дандаа нэг уран зургийн бүтээлүүд их байсан. За одоо энэ хэсэг маань та нар харж байгаа ах тийм ээ. Дандаа энэ бит бүтээлүүд байгаа. За бит бүтээлийн маань гол онцлог юу вэ гэх юм бол орон зайд буюу одоо бүхэл ингээ гадаргуунаас нь жигд харж, барьж, тэмтэрч тий бүтээдэг бит бүтээлүүд юм байна. За яагаад тийм дат вэ гэхээр урлаг ба гар гэж үтсэн. Яагаад урлаг ба гарыг холбож байна гэхээр хүн ерөөсөө гараа хайрлах хэрэгтэй тийм ээ. Нөгөө цаашлаад өөрөө өөрийгөө хайрлаарай гэсэн үндсэн гол хугтгууны хүүхдүүдтэй хэлэх. Нөгөө нэг талаар урлаг ерөөсөө л уран гарнаас эхлэлтэй тийм ээ. Тийм болохоор энэ хичээлийг бэлдэж хийсэн байгаа. За та нар маань ингээ харах юм бол ерөөсөө маш олон төрлийн гарнууд. Энийг ч нөгөө бэлтгэхэд манай хүүхдүүд маань хүртэл хамтдаа хийсэн. Нөгөө угаалгын бидний нөгөө аяг тав угаадаг бэлээ гэдэг шүү дээ тийм ээ тий. Гэртээ өдөр болгол бид нар хэрэгэлдэг. Тэр угаалгын бэлийн дотроо гипсийг шахаж хийгээд хив оруулаад тэгээ хүүхдүүд дээр ингээ бид нар ингээ бүгдээр хаттал нэгээд 20-30 минут барай суун. Тэгээ тэрүүнийгээ бид нар будаж зурсан байгаа. Тийм ингээ бариад авч олно, үзэж олно шүү. Хамгийн гоё таалагдсаныгаа үзээрэй за. Эзэн жижигтэй байна. Тийм байгаа зү наа чи зөндөө олон гарнууд байгаа. Чиний хартаа энэ дээр юу байна? Нүд. Энэ нүд нь яасан байна? Нэг. Ханцсан байгаа зү тийм ээ. Тэгээд ингээд
Чи ингээд бариад үзтээ амар гоё байгаа зү. Хуруу болгоны ингээд танилцуулсан. Ингэхээр нөгөө бид бүтээл гэдэг. Орон зайн бүтээл гэдэг маань. Боломжтой хаалах юм яах боломжтой. Энэ одоо Густав Климт гэдэг энэ хоёр яаж Тэрвэрлдэж байна. яаж энэ бүтээлийн нэр нь ямар бүтээлийн нэр ах бол Тэрвэрлдэж буй хүн. тэрвэрлдэж буй хөө. За тийм юусаа тэрвэрлдэж буй хөө. За энэ болохоор Густав Климтгийн уран бүтээлчийн үнсэлт гэдэг бүтээл ахгүй. За яагаад одоо ингээд урлан бүтээхийн маань одоо онцлог юу юм бэ гэхээр гол нь хүүхдүүд ингээд зургийг зураад урлаад энэ ач холбогдлын үе гэх юм бол нэг цагийг үр бүтээлтэй өнгөрөв. Тийм ээ? Хоёр хөдөлмөрлөх буюу те өөрийн гараад ертөнцийг бүтээх хичнээн гоё юм бэ гэдэг хүүхдүүдэд одоо хөдөлмөрч зан чанарыг сургана. За нөгөөх цаашлаад гоо зүйн мэдрэмжийг дээшлүүл. Одоо ингээд ийм гой гар дээр зураг зурж байгаа охтууд ч нүр мөрөө олцтой айгүй гой будад сурна. Өнгө хэрхэн яаж гой зөв ялгах вэ? Хэрхэн хоорондоо өнгөнүүд цогцолдох вэ? Гэд гоо зүйн маш өндөр мэдрэмжтэй болдог. Нөгөө нэг талаараа урлагийн боловсролыг олгож өгдөг. Тэ одоо зөвхөн энэ клиентийг зурхын тулд те клиент хизээ төрсөн ямар онд байсан гэл урлагийн боловсролыг олгож өгдөг. Мөн маш гой баялагаар сэтгэж төсөөлж сурдаг. Гол нь тэр. Мөн хамгийн одоо ингээд төсөөлөө сурчлаа, гоо зүйн боловсролтой болчлаа. Одоо энэгээр хүүхд өөрийнхөө илэрхийлэхийг л сурж байгаа юм. Гол үндсэн гол. Одоо манай урлан бүтээгдэхүүн маань сургалтын минь гол цөмөн хүүхд өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлж сурахыг бид багш нар маань зааж өгдөг юм да. Энэ хин бэ? Хин бэ? Google-ийн кино байдаг штэ яагаа. Агаарын шидтэн гээл те аватар байгаа зү. За энийг манай гал эрдэнгээд шамнан зурсан аватар. Гоё нэ манай. Энийг яа? Энэ харалтаа. Солонгоор ингээд уйлж байгаа юм шиг байгаа зү нүднээс. Энийг яа? Гоё нэ. Чи чадах юм уу? Чи ингээд зурч чадах уу? Чи өстө мундаг чи ирээдүйн Пикассо авах тий. Пикассо. За хэдүүлээ. Одоо бүр чи бүр энэ сахилгаггүй юм уу? Энэ юу вэ? Энэ ямар вэ? Энэ юу вэ? Ямар цэцэг юм? Сарнаа. Тийм нөгөө сарнаатай бэлэн дээр хийцэж ингэ сарнааных нь хэлбэр гарсан. Тэнгүүд хүүхдүүд маань аягүй их сарнаатай зурсан. За одоо та нар маань нөгөө нэг гоё багш нартайгаа бас зураг зурж үзэх нь шүү дээ тийм ээ. За яг одоо тэнд улаан өрөө. Хэдүүлээ. Улаан өрөөр орж үзэх үү? Үзье. За тэгээ. За энэ бол манай урлан бүтээгдэхүүн орд галерей улаан өрөө. Тийм. Чиний энэ палаж ямар өнгөтэй юм? Улаан. Энэ хараа улаан өрөө. Палаж ямар өнгөтэй? Зааш. За тэр. Энийг одоо Ингээл одоо манай урлан бүтээгдэхүүн маань гээд Би 8 цаг хахгүй шүү. Шүү. Бүхий талаараа ингээд хүүхдүүдэд сонирхолтой байдлаар хүргэх гэж хичээсэн. Үндсэн гол зүйл юм. Айж магадгүй шүү тийм ээ. Аагаад тэрүүл хийж байгаа шүү. Чи наадхайгаа ингэж айгаад байгаа чи энэ гол хулуу бариад үзэхгүй юу? Тий. Тэнгүүт одоо ингээд энэ хүү хулуу маань гэхэд те нөгөө нэг Кусамагийн уран бүтээлч маань ингээд толбонуудаар ингээд бүтээгдсэн. Ингээд хүүхдүүд маань одоо ингээд баримлын шавраар хүүхдүүдэд одоо бүтээл хийх бол маш одоо их ач холбогдолтой орон зай мэдрэмжтэй болно тийм ээ. Хүүхдүүд маань одоо энэ мэтчлэнгээр одоо улаан өрөө маань ийм сонирхолтой байна да. Урлан бүтээхийн сурагчдын бүтээл бүхэн бодит санагдаж, номуна заваарсан юм бэ гээд л байна. Хүүхдийг бодит гэж бодтол нь бүтээж чадна гэдэг гайхалтай чадвар шүү. Өнөөдөр хүүхдийн урлан бүтээлчдийн хүүхдүүдийн бүтээлтэй танилцлаа. Тэгээд тэдний ертөнц бол үнэхээр гайхалтай, маш одоо чөлөөтэй сэтгэж чаддаг үнэхээр гоё бүтээлүүд байт юм байна. За надаа хамгийн их таалагдсан бүтээлүүд гэх юм бол тэр нэг аягтай эсгүүд байсан. Аягийг ингээд өөрсдийнхоороо гоё чимэглээд тэ заримд нь таг хийгээд зарим нь бүр Google-ийн киноны баатар шиг болгоцсон байсан. Тэр нь их бүтээлч санагдлаа. Тэр нь надад илүү таалагдсан. За миний хувьд бол
Мона Лиза Жокондогийн маш олон хувилбаруудыг хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээгээр гаргаж зурсан нь бүр маш сонирхолтой байлаа. Хүүхэлдэйн киноны баатраар дүрсэлсэн байна. Аимшигын чөтгөрөөр дүрсэлсэн байна. Тэгээд бүр хөгшрүүлж бас дүрсэлсэн байна гэд бодохоор энэ одоо бүтээл сэтгэлгээ бол одоо маш сайн янз янзын өнцгөр зурж болдгийм байна. Яагаад нэр ийм байж болохгүй гэж гэдэг хүртэл одоо бодлыг төрүүлж лээ л да. Тэгэхээр тэр бол маш сонирхолтой байл. Миний гоё нь аль байсан миний охин? Мона Лиза. Мона Лиза гоёсэн аа. Миний охин нөгөө Мона Лиза дээр эвэртэй Мона Лизаг очиж заагаад байсан ш. Тэр нь гоё юм уу? Болчинтай. Болчинтай нөө? Лиза. Хоёулаа гоё юм уу? За. Миний хувьд болохоор би надад зураг зурах завшаан олдож байгаа дээр өөрийгөө сорингоо маш гоё дуртай хүссэн зураг чөлөө зэдв өгсөн. Тэгээд дуртай юмаа зураг гэж бодож байна. Хүнд бэлгэлхийн хувьд гэвэл би хин нэгэнд зориулж биш өөртөө зориулж ууг нь би ингээд аав ээжтэй бэлгэлмээр л байна л та. Гэтэ өөрийнхөө хувьд өөртөө хайртай болохоор мэдээж өөрийгөө нэгт тавьж ийн өөрийнхөө төлөө нэг гэмиг ингээд сэтгэл гаргаж хийж өөртөө бэлгэлье гэж бодож байна. Би ингээд зурсан зураг ээж аваад бэлгэлэхээр дэндүү хайран би өөртөө л хадгална. Гэр орны яг шүрээр би бугуувч юм уу зүйлт хийх маш дуртай. Би ингээд дүүдээ юм уу өөртөө бугуувч хий. Ээж автай хайртай гоё. Ээж авьяага. Ээж автай хайртай юм чинь гоё зүрх хийвлээсэн. Зүрх. Тийм зүрх. Ийм зүрх. Тийм. Манай оролцогчид хүүхдүүдийн бүтээсэн олон гайхамшигтай бүтээлүүдтэй танилцж дууслаа. Одоо харин тэд өөрсдийн бүтээлээ бүтээх цаг ирлээ. Аав нь 2 том охинтойгоо уран зураг зурах бол ээж нь 2 бага охинтойгоо шүрээр урлал хийн. Манай охидод болох болов, чадах болов гэсэн эргэлзээ байсангүй. Харин ч өөрсдийн санаа мэдрэмж, хүсэл тэмүүллээ чөлөөтөө илэрхийлж байсан нь яг л өөрийнхөө байж чаддаг, өөртөө итгэлтэй манлайлагч хүүхдүүдийн тод жишээ. Тэдний нүдэнд эргэлзээ биш, харин би чадна гэсэн гэгээлэг оч гэрэлтэж байсан. За сайн байна уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За уран зургийн Монголын хөгжлийн урлан бүтээгдэхүүний уран зургийн анхан шатны багш Даваад Орчин их баяраа. За өнөөдрийн сэдэв бол чөлөө сэдэв. Маш чөлөөтэй. Өөрсдийнхөө одоо ертөнцөөрөө өөрсдийнхөө илэрхийллээрээ чөлөөтэй сэтгэсэн одоо сэтгэлгээгээ ертөнцөөрөө илэрхийлнэ гэсэн үг. За багш нь болохоор та нарт бүгдэнд нь одоо яг хэрэг болох болов гэд бүх материалуудыг бол бэлдсэн байгаа. Биер байна, бодог байна, гуаш байна, тийм ээ, палмастер байна, бас өнгийн балын харандаа байна. Бодгоны бас одоо өнгөний бас нарийн өргөн биернүүд байна. За тэгэхээр ерөнхийдөө одоо энэ хэрэгсэл дээрээ тухайн одоо палитр дээрээ бодгонуудаас шахаад хэрэглэх боломжтой. За харандаа палмаструудаас сонгох боломжтой. Сэдэв бол чөлөөтэй, хугацаа бол байгаа учраас багшаас ерөнхий нэг асуух юмуд бол асуугаарай. За уран зураг гэдэг бол тухайн одоо хүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл бас гоё сэтгэл хөдлөлөөгөө дотоод мөн чанарыг одоо урлагаар дамжуулж өөрийнхөө авьяас дээр тулгуурлаад илэрхийлэх боломжтой. Уран зургийн одоо хөгжил маань манай эртний өмнөөс Чулуун зэвсэг үеэс ахгуулаад одоо удааг хүртэл орчин үеийн урлаг боллоо хөгжсөн байгаа. Тэгэхээр одоо орчин үеийн сэтгэлгээтэй ийм хөрхөн хүүхдүүд ийм сайхан одоо гэр бүл байгаа учраас маш гоё чөлөөтэй илэрхийлэх болов гоё хүн гайстай байхад гэж багш нь бодож байна. Та бүхэнд амжилт хүсье. Миний зурж байгаа бүтээл бол гэр бүлээс аав таалагдана гэж бодож байна. Аав намайг ингээд драмын урлаг дуртай мэддэг, тэгээ бас аав дэмждэг. Намайг ер нь гоё зурдаг гэдэг байхгүй. Тэгээд гоё зурж, дуртай юмаа зурж харуулахаар баярлах байхаа. Миний зурж байгаа зураг манай сургуулийн дүрслэг хурлын багшид илүү таалагдах байх гэж би бодож байна. Ягаад тэгэхээр өөрийнхөө уран сэтгэмжээр гаргаж зурсан зураг харуулган багш их ингээд яасан гоё юм бэ гэж тэгж хүлээж авах гэж бодож байна. За сайн байцгаана уу? Та гурд энэ өдрийн мэндийг хүргэе. За хүүхдийн урлан бүтээгдэхүүний хүүхэлдэд бэлэг дурсал шүрэн урлын дугууланд хүрэлцэн ирсэн та гурдаа баярлалаа. За өнөөдөр багш нь та гуртаа ийм гоё урлагаар мань зочилж ирснийг
тохиолдуулаад таагуурд маш гоё хичээл зааж өгье гэж бодож байна. За энэ хичээл болохоор та нар маань болохоор хүүхдүүд сүүлийн үед шүрэн идэл болон шүрэн цүнх, шүрэн хэрэгслүүдийг маш их илүү сонирхдаг болсон байна. За энэ хүү хэрэгслүүдийг яаж хийдэг вэ гэдгийг бүгдээрээ бодож идэг дандаа. За тэгээ яаж хийх ухаанаа замын олдог, замын олдгүй. Задардаг, эвдэрдэг хэрэглээнд юусоо тохирдог байхгүй. Тийм болохоор манай гурав одоо өнөөдөр маш сайн төгжих аргууд болон маш сайн зөв технологи, зөв материал хэрэгслийг сурч авах нэ. За өнөөдрийн хичээлийг юу хийх вэ гэвэл маш хурдан аргаар танаас гоёмсгийн дуучнууд болон дууч болгож болно. Хүүхэн топон дээр зүүхээр толгоон гоёл бас болгож болно. Мөн хүзүүний шокрууд ингэж хийж болдог ийм загвар зааж өгч болж байна. Эсвэл бол амархан учраас сүлжээтэй загварууд бас ингэ зааж өгч болж байна. За энэ загварыг яаж хийх вэ гэхээр гурваар ингэж шүлж чадах уу? Чадна тий. Үсээ гоё болгоод хөөрхөн болоод үсээ янзлаа шүлждэг тийм үү? За түүлийн сүлжимлийг хийж чадах нэ. Энийг хийхэд бол мэдээж шүрээ төрүүлэх хийсэн байх ёстой. Урлан бүтээхийн багш нарын заах арга зүй, тайлбар бүр нь ээлдэг, ойлгомжтой, сурах хүсэл төрүүлэх үс байгаа биз? Магадгүй манай үзэгч хүүхдүүдэд ч бас урлан бүтээх төвийн сурагч болох хүсэл төрж байгаа хаа? Шүрэн урлын нарийн нууцуудыг тайлбарлаж, шүрээ хэрхэн сонгож, ямар өнгө хослуулах вэ гэдгээс эхлээд тэдгээрийг хэрхэн зүүлд бугуйвч болгох үйл явц хүртэл алхам алхмаар тайлбарласан юм. Охидын сонирхлыг татахын зэрэгцээ, гараар хийх урлагийн гоо сайхныг, бүтээлч байдал, төвчээр шаарддаг тухай хүртэл хуваалцсан нь сэтгэл хөдлөхөм. Багшийнхаа заавраар манай гурав өөрсдийн санаа мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэн бүтээлдээ тусгаж эхэлсэн нь энэ аяллаа хамгийн сайхан дурсамжуудын нэг ээ. Манай жижигхэн хүүхэнд гоё ээж нь тусалж байна. Манай хүн энэ гэлдэж өгнө. За. Нэрийг өгчээ. Тэгээ манай хүн энд хийж за намаа. За. Одоо хараа том томыг хийчихье заа юу. Чи энэ том томыг шиг ингэж хийж за. За. Ээж нь дараа нь. Одоо энийг яг гурвалаг юм. За ингэж шүрээ сүвлэхдээ миний хүүхдүүд ингээрээ. Минийх. Эхлээд нэг жижиг минийх эхлээд нэг шилжүүл жижигийг хийгээд жижиг цаанаас хийн. Тэгээд нэг томыг хийн. Тэгээд дахиад 3 жижиг хийн, нэг том хийн, 3 жижиг хийн, нэг том хийн. Тэгж явна шүү. Хамгийн ихнээс дуу. 3 сатар гурлаа өнгө өөр өгөх. Хэмжээ өөр, хэлсэн хэмжээ өөр, сонголт өөр өгөх нь шүү дээ. Би өөрөө хийсэн зүйлтэй ээжтэй өгнө. Сэтгэл бол маш өндөр байна. Их гоё сонирхолтой байна. Тэгээд энэ шүрээр юм хийх бол ер нь их ерөнхийдөө нууц хөлөхөд бол их хэцүү ажил байна. Одоо нэг гар урлалын бүтээл нэг үнэтэй байдаг да. Ер нь хүний цагийг их авдаг учраас үнэтэй байхаарч зүйлээд юм байна. Би яг өмнө нөгөө охтууд маань жоохон тэгээд урт тустай ах төсний боолт одоо хавчаар обр шиг энэ төр бол нөгөө бэлэн юмар ингээл тэг чимэглээл зүгээр нэг тууз мууцхан хийж үзчихсэн. Яг ийм шүрээр бол өстой ингэж нэг юм хийж үзэж байгаагүй юм байна. Тийм айгу нарийн ер нь бол яг нөгөө хүүхэд сууз сургадаг гэж ярьдаг штэ. Сууз сурахаар юм байна. Бүтээл маань нэлээд дуусах шатанд орж байгаа болохоор гайгүй байна л та. Тэрнээс иш бол бас цаг хугацаа их орохоор зүйлүүд юм шүү. Ээжтэй. Яасан хөөх юм бэ миний үр чинь. Ээж нь чамд хийсэн юм аж ээж чамд өгчд юм бэлээ үү? Тэгэж. Тэхүү. Би аав юу гэдэг хүү гэж бодвол Аавны юм зүггүй л гүдий. үгүй. Өө юм хийж болно гэж байна. Өөр юм уу? Эрэгтэй хүн чи юм эрэгтэй хүн юм зүуд юм уу багшаас асуучих. Багшаа эрэгтэй хүнд юм хийж болох уу гэд. Шүрээр юм хийж өгд юм уу гэд. үгүй. Би аавд өөр юм хийж өгч. Өө тийм үү? Яасан хөөх юм би чи аавдаа юм хийж өгдөг. Миний охид тэгээ хойлоо сурчвал хойлоо гэрийнхэн бүх хүмүүст хийж өгье тий. Тий. Имэд өгөхгүй мө та хийчихгүй мө. Өө имэд нь үгүй. Энд гэхдээ хийхэд хэцүү байх уу амархан байх уу? Амархан. Би сүгээгээ богоолж хэлж байгаа. Хоёроо гүйж. Үтгээ. Ти хангтгөө. Бэдгүс.
Ээж би тэнд өөрийнхөө зүйлийг гэж үгүй. Ямар зүйл? Богоовч. Ээж нь чамд зүгээд өгөх үү? Чиний ганд яг хөргөн таарах баг. За бид 3 сая бугууч хийж үзлээ. Гоё байна. Маш их хөдөлмөр орсон. Жохон хэмжээгээ алдчихлаа. Тэгтээ гоё. Дараа нь зөндөө гоёыг хийн тийм ээ? 3 сая ахиж хийх үү? Тий. Тэгээд анаадаа энэ тий? Тий анаадаа ананастаа өгье, ихч нартаа өгье. Эмээдээ өгөн тий? Бороо эмээдээ туул эмээдээ хөө. Тэгээ хуулаа нөгөө хоёрын имэдээ тэгээд хоёроо анаад өгье. За тий. Чи ээжтэй энэ юу хийж өгсөн бэлээ минь охин? Үсэндээ зүүдэг юм. Үсэндээ зүүдэг юу юм? Нөгөө цэцэг. За баярлаа. Гой хойлоо энэ оюун хийж өгсөн багштай баярлаа гэх үү? Багшаа баярлаа. Захиж. За. Чиний анаа. За тэгэр үрээ. Анаа хам богоч хийлээ. Хаач тий. Ээж нь дүүж хөө. Тэг зүгт. Чиний гоё юм уу? Нэг их чигсэн гоё шүү дээ. Хөлгийнх нь адилхан юм дэс. Тэглээ тий? Тий. Наа чи ямар гарна? Энэ зүүн гар. Зүүн гар юм уу? Баруун гар. Баруун гар. Игчтэй охид гэдэг чинь өөрлөлтөө яриа, хариулт, биеийн хилэмжээрээ л шууд ялгардаг. Магадгүй ертөнцийг хүртэл өөр өнцгөөс харж суралцах, хөгжих зүйлс тэдэнд их байгааг мэдрүүлдэг юм. Тэдний ярианы хүртэл бодолтой, тунгалаг, сонирхолтой. Хөлгийнх нь бас Энэ ямар байна манай энэ зүйлт буугавч. гоё байна. За тэгэхээр нөгөө харцгаа. Юу яасаг үгүй. Баярлалаа багсаа. За хүрэлцэж ирж урлан бүтээгдэхүүнтэйгээ танилцаад энэ олон дуулангаас багшигаа сонгоод орж ирээд суралцсан та гуравтаа бас маш их баярлалаа. За дараа манай охин бол маш авьяаслыг шүрэнд бас мэдрэмжтэй хөгтөөд байна. За тийм болохоор хүүхд урлан бүтээгдэхүүнтэй ирээд багшигаа ангид ороод суралцаж болох нэ. Надад ингээд аюу үнэхээр гоё юм. Сонирхолтой санагдлаа. Гоё байна. Хараа энэ манай гэр бүл хараа. Тийм шүү. Энэ би юу? Чи аах мөрөн дээр соцсон байгаа шүү дээ. Би тэгээд сайн биш юм. Тий, чи шаар шүү дээ. Одоо хоёр энэгийнхээ зургийг хар. Ямар сүйдэртэй зэлцсэн. Үнэхээр гоё. Би аль. Ани бас урлаг төртэй гэсэн чинь гоё. Наач муугаа болж байна. Гоё тий. Энийг зөөхгүй те. Одоо тийм юм байна. Дай ингэ шүү дээ. Энэ авьяас юм. Тэгж. Тийм гоё зурдаг гэж удаагүй шүү дээ. Өөс багш тусалсан шүү дээ. Багш хадах юмчтайгаар. Үгүй ерөнхийдөө багш нэг жоохон гүйцэтгэлүүд. Хараа ингэж явахгүй. Зүгээр ингээд зураг байж байгаа гот. Зөв нөгөө юу оруулж сүүдэр оруулж шүү дээ. Тэнгууд бүр амьлаад ирд юм. Миний охин энэ том байна. Энэ ялгуу байна. Энэ зөвхөн Зүгээр авчирсан юм байна. Намаа гоё. Үсээ хоёр урахаар миний охин хоёр боогоод. Тэгэхээр чи ингэж үсээ боогоорой за. За хин илүү гоё зурсан байна. за 3 Мэдээж миний урам мэдээж миний шүү дээ. Агууны нэ. Энэ яа. Зааж өгсөн багштай баярлаа. Оо хамгийн гой зурсан нь. Ямар амар юм бэ? 4 настай Номуна маань аавал хамгийн гоё зурсан штэ гэж чин сэтгэлээсээ бахархан тэр. Аавд нь ч бас охиныхоо нүдэнд хамгийн гоё байж чадна гэдэг том урам бизээ. Би зураг зурж үзье. Би тэгтээ сая ингэсэн хамгийн анх надад ялгууны зураг амар гоё санагдаад. Тэгээ би чамайг ингээд бүлээж ивдээсээ энд харааг байхгүй юу? Тийм үү. Яг ингээ хальт ингээ харсан чинь ялгууны зураг бүр айгүй гоё байсан. Бүгдийн жаазан тийш тавь шүү. Бүгдийн жаазан тийш тавь шүү.
Гэрийнхнийхээ зургийг бүгдийг нь жаацлана гэдэл манай цэлмүүнээ дараах тушаалаа шүү. Бяцхан удирдагч маань гэрийнхнийхээ дурсамжийг сайхан хадгалахын тулд өөрийнхөө шийдэл гаргасан нь дэндүү хайр хүргэнээр. Миний сэтгэл гэвэл өнөөдөр ингээд гэр бүлээрээ хамтдаа зураг зураад гоё юм яриад тэгээ ер нь бол зураг зурах гэдэг ямар байдгийг ер нь бол мэдэрсэн. Тэгээд үнэхээр л гоё юм байна. Хүч хөдөлмөр шаарддаг юм байна. Жижигхэн деталь болгоно хүртэл ингээд чухал байдгийн байна. Тэгээ бас ингээ ер нь чухал байдгийг мэдрэнгээ хайртай хүмүүстэйгээ дурсамж бүтээлцээр бас ингээ дуртай юмаа зурсандаа сэтгэл таатай байна. За өнөөдөр бол өстой маш гайхамшигтай сайхан гоё өдөр байна. Гэр бүлийнхэнтэйгээ яг ийм одоо өдрийг өнгөрөөх бол анх удаа тохиолдлоо. Тэр ялангуяа урлан бүтээгдэхүүн төр анх удаа орж ирээд шууд гэр бүлээрээ зураг зураад ингэх бол бүр маш гоё мэдрэмж байлаа. Ер нь ингээ гэр бүлээрээ яг ингээ зураг зураад байж байгаа яг энэ цаг мөчд бол бүр огч юу ч бодогдохгүй харин ч бүр стресс тайлагдаад бүр харин хүүхдүүдтэйгээ зургийнхаа талаар ярилцаад ингүүл зүгээр юм шүү, тэгвэл зүгээр юм шүү гэд уран сэтгэмжээ тэлсэн ийм сайхан өдөр байлаа. Зурсан зурагч бай, чимгэлсэн шүрч бай. Энэ гэр бүлийн бүтээл бүрт сэтгэл шингэжээ. Ийхүү бүтэн өдрийн турш манай оролцогч гэр бүл өөрсдийн чадвараа сорж шин зүйл сурахаар зориглон оролцсон нь хамгийн гоё дурсамж болон үлдлээ. Ээж аав хоёр хүүхдүүдэд дэмжиж хамтдаа бүтээлч цагийг өнгөрүүлсэн мөч бүр гэр бүлийн харилцааг илүү бэхжүүлж инээд баясал хайраар бэлхуулсан юм. Мөн танаа гэрт ч гэсэн халуун дулаан хайр аз жаргалыг авчирсан гэдэгт итгэж байна. Хүүхэд бүр гэгээн тунгалаг хайрыг мэдэрч гэр бүлийнхээ дэргэд бүтээлч мөрөөдлөө амжилттай цэцэглүүлж ирээдүйд өөрийн гисэн гэрлийг асаах нь дамжиггүй. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Бүтээлч гэр бүл хамтдаа бүтээж хамтдаа хөгжинэ.